Иран улс бол дэлхийн газрын зураг дээр оршдог ердийн нэг улс октосон биш. Иран улс нь эртнээс хүн төрөлхтний түүхийн төв хэсэгт оршсоор ирсэн улс. Иран улсын буюу Персийн соёл иргэншил одоогоос 2500 гаруй жилийн өмнө дэлхийд даяар тархаж улмаар Александр Македон мөн монголчуудын эзлэн түрэмгийлэлд өртөж ирсэн улс юм. Гагцхүү исламын шашны соёл болон гэгэрэл Персийн буюу одоогийн Ираны нутгаас ихтэй гэж үздэг. Өнөөдөр дэлхийн ертөнцид ч гэсэн Иран улс нь анхаарлын төвд байсаар байна. Тэнд газрын тосны хориг, ойролт орондын прокси бүлэглэлүүд, бүс нутгийн цөмийн хөтөлбөрийн асуудал гэх мэтээр маш их сэдвүүд эргэлдэж байна. Учир нь гэвэл Иран улс дэлхийн газар зүүн байрлалын зүрхэн хэсэгт оршдог нутаг. Иранаас баруун тийш Арабын ертөнц, зүүн тийш Төв Аз, хойд талд Кавказ, өмнөд талд Персийн булан гэд олон уулс сурын огтлцол бүс нутаг юм. Ийм том геополитикийн огтлцол дээр оршиж буй ямар ч улс үндэстэн тайван амгалан амьдрах боломжгүй. Түүхийн туршид маш олон улс орнууд эзэнт гүрнүүд Ираны нутгийг эзлэх гэж оролдсон юм. Грек, Араб, Монгол, Британи, Америк, Орос гэх мэтээр. Зарим нь тодорхой хэмжээнд эзлэж, тодорхой хэмжээгээр ноёрхож чадсан боловч хэн ч бүрэн ноёлож чадаагүй. Иран түүхэндээ ялагдаж байсан ч үргэлж дахин босож чаддаг. Энэ нь Ираныг бусад эзэнт гүрнүүдээс ялгаатай болгож өгдөг. Эзэнт гүрнүүд ундаг бол Иран харин оршсоор л байдаг. Өнөөдөр дэлхийн газрын тосны урсгал, дайн ба дипломат зангилаа яг энэ газарт өрнөж байна. Магадгүй Персийн эзэнт гүрний үр хойж болох Ираны зүрх орчлонгийн хэмнэлтэд зэрэг цогцолдог байж ч болох юм. Манай өнөөдрийн дугаараар дэлхийн номер 1 урамлын гаралтай эм үйлдвэрлэгч Хималая брендийн Tentix Royal хэмээх энд харагдаж байгаа бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүн нь эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлт болон эрч хүчийг давхар нэмснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах үйлчилгээтэй урамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн юм а. Та бүхэн доор сэтгэгдэл хэсэгт харагдаж буй линкээр орж дэлгэнгүй мэдээлэл авч мөн шууд холбогдох боломжтой. Иран улс нь дэлхийд дээрх хамгийн урт настай улс төрийн уламжлалтай улсуудын нэг. Тэд 2500 жилийн өмнө анхны эзэнт гүрний засаг захиргааны системийг бий болгож тухайн үеэс эхлэн дэлхийн хүчний тэнцвэрийн гол тоглогч байсаар ирсэн. Манай эртний өмнөх 550 онд Агва Кир хаан байлдан дагуулалтын хүчээр Персүүдийн анхны эзэнт гүрнийг үүсгэн байгуулав. Кир хааны хувьд зөвхөн дайн тулаан хийх бус давхар удирдах ухааныг бий болгосноор онцлогтой. Тэрээр эзлэгдсэн ард түмнүүдийг устгах бус харин тэдний соёлыг хүндэлдэг цоошин төрлийн загварыг бий болгосон юм. Түүний эзэнт гүрэн өнөөгийн Иранаас эхлээд Египт, Энэтхэг, Грек хүртэл твж чадав. Улмаар Кир хааны дараагаар Дариус хаан эзэн сууж дэлхийн анхны хурдан шуудангийн системийг үүсгэсэн хэмээн үздэг. Персийн анхны эзэнт гүрний сүр хүч нь дан ганц цэрэг болон эдийн засгийн нуруунд дээр бус төвлөрсөн төр хууль эрх зүй үнэн ч захиргаанаас давхар тогтож байв. Гэвч тэдний энэ их хүч чадлыг Александр Македон хожим зогсоосон юм. Гэсэн ч Персийг ялсан гэгддэг Македон хүртэл Персийн соёлыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө улс гүрнийг Персийн соёлын нөлөөн дээр тулгуурлах ботсон байдаг. Ийхүү Персийн анхны эзэнт гүрэн болох Ахеменидийн эзэнт гүрэн сүрч удаан хугацааны өөмөн самуу эмх замраагүй байдал тус нутагт ноёдсны дараагаар Перс улс дахин сэргэж чадсан юм. Энэ удаа Сасанид гэх нэрээр сэргэсэн бөгөөд Иран тухайн үедээ дэлхийн 2 дахь том супер хүчний нэг болж Ромын эзэнт гүрэнтэй мөр зэрэгтсэн зогсож чадсан. Персийн эзэнт гүрэн болон Ромын хоорондын дайн 400 гаруй жилийн турш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд Персчүүд торгоны замын хяналтыг өөрсдөндөө атгаж Аз болон Европын худалдааг хянаж чадсан юм. Энэ үе бол Ираны соёлын оргил үе байсан бөгөөд уран барилга, шашин, философи, уран зохиолын их сэргэн мандалд тохиосон юм. Гэтэл 7 дугаар зууны үед Арабын ертөнцийн исламын айрам Ираны нутгийг цэргэлэн эзлэв. Гэхдээ энэ удаа ч ялгаагүй иранчууд соёлын хувьд бууж өгөөгүй бөгөөд харин ч исламчуудад эсэргээрээ нөлөөлж чадсан байдаг. Ираны гүн ухаантнууд болох Ибн Сина, Омар Хайм, Фирдуаси, Хафез тэргүүтээ сэтгэгчид исламын шашны соёлын суурийг тавьсан гэж үздэг. Тухайн үед иранчууд исламчуудад эзлэгдсэн мэт харагдаж байсан ч үнэндээ бол тэд өөрийн соёлыг исламын ертөнцид шингээж өөрсдийгөө дахин төрүүлсэн юм. Тэд түүхийн туршид дайн тулаануудад ялагдаж байсан ч соёлын хувьд харин үргэлж бусдыг ялдаг байв. Улмаар дундад 100-ны дараа Персийг монголчууд, туркууд, дараа нь Британи, Орос, Америк зэрэг гүрнүүд ээлж дараалан өөрсдийнхөө шахаж ирсэн.
Гэвч аль ч улс Ираныг бүрэн эзлэж, бүрэн мөхөж чадаагүй. Бүр монголчуудын ноёрхлын дараагаар хүртэл дахин сэргэн мандаж чадсан байдаг. Иран хүчрхэг соёлынхон хүчинд мөн чанараа алдахгүй тэссээр цаг нь болсон мөчөд эргэн сэргсээр байсан. 20 дугаар зууны эхээр Британий нэрт геополитикч Halford Mackinder Heartland Theory буюу зүрхэн газрын онол гэх онолоо дэвшүүлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ маш товчхондоо бол хэн Евразийн зүрхийг хянана тэр улс дэлхийг удирдна хэмээн үздсэн. Евразийн зүрх гэдэг бол Европ, Орос, Төв Аз, Персийн өндөрлөг уул тал цөлийн нэгдэл юм. Энэ бүс нутагт болж буй далаа тэнгисийн худалдаа тээврийг хэн хянана тэр улс ноёрхлон тогтоох бүрэн боломжтой гэж тэрээр үздсэн. Харин Иран улс яг энэ зүрхэн бүсийн уулзалт оршдог. Баруун талд нь Арабын ертөнц, газрын тосны орнууд, зүүн талд нь Афганистан, Пакистан, энэтхэгийн гарц, хойд талдаа Кавказ болон Каспийн тэнгис, өмнөд талд нь Персийн булан ба Ормузын хоолой буюу дэлхийн газрын тосны хамгийн гол шугам байрладаг. Тэр шугамар дэлхийн газрын тосны өдрийн хэрэглээний 20% дангаараа дамждаг. Харин тэр хоолойн хойд хэсгийн эзэн нь Иран улс юм. Иймээс Иран улс нь нэг талаараа бүх чиглэлд стратегийн хяналт тогтоох боломжтой, бас нөгөө талаараа гэвэл бүх талаасаа дарамт шахалт хүлээн авах боломжтой асар эмзэг газар зүүн байршилд оршдог улс. Иран улс нь Евразийн зүрхэнд оршдог тул бусад их гүрнүүдийн сонирхолтой үргэлж гаршилдаг. Энэ ч утгаараа Иран улс нь дэлхийн давтсанд тэр болгон гарч ирж чаддаггүй. Иран улсыг дарах гэж оролдох бүрт дэлхийн эдийн засаг болон эрчим хүчний урсгалд доголдол үүсдэг. Иймээс барууны орнууд Ираныг эдийн засгийн хоригт оруулж, Орос хятад харин Ирантай холбоо тогтоох гэж, харин Арабын ертөнц Ираныг сүрэн зогсохыг эрмэлздэг. Өнөөдөр Иран улс нэгэн зэрэг 3 туйлын хоорондын тэнцвэрийг хадгалах гэж оролдож байна. Баруунтай дайсагнавцаж, Оростой хамтарч, Хятадтай эдийн засгийн түншлэл бий болгохоор эрмэлзэж байгаа. Энэ бол олон талт геополитик бөгөөд аль нэг талд нь бүрэн авталгүйгээр бүгднтэй нь тохиролцох гэсэн оролдлого юм. Ингэж байж л Иран улс оршин тогтнож чадна. Тэгэхээр та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж болон туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Иран улс өнгөрсөн 100 жилийн турш эрдэв, хоригууд, хувьсгал, дайн, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл дунд оршсоор ирсэн. 1908 онд Британий компани Персийн газрын тосыг илрүүлж дэлхийд нефтийн шинэ эрен үе эхэлсэн. Гэвч энэ баялагын ашиг нь Иранд бус харин гадны компаниудад очиж байлаа. 1951 онд ерөнхий сайд Мохаммед Мосадек нефтийн салбарыг улсын мэдэлд авах гэж оролдсон боловч Британи, Америк нэгдсэн улс хоёр хамтран CIA-ийн алдарт Ajax гэх ажиллагаагаар түүнийг ерөнхий сайдаас нь түлхэн унагсан байдаг. Улс орондоо нэр хүндтэй байсан ерөнхий сайдыг зайлуулсан явдал нь Ираны ард түмний оюун санаанд барууны хяналт, барууны мөдөчлөг гэх утгатай гүн гүнзгий шарах бүлдээсэн юм. Тэр цагаас хойш Иран улс баруунд үл итгэх сэтгэлтэй улс болж эхлэв. Улмаар 1979 онд исламын хувьсгал болж дэлхийд анх удаа шашны хувьсгал амжилтанд хүрэв. Аятолла Хоменей барууныг дагсан шахыг түлхэн унгаж исламын бүгд найрамдах Иран улсыг байгуулав. Энэ хувьсгал Ираныг хоёр янзаар өөрчилсөн юм. Иран нь дотооддоо шашин төр хоцсолсон шин дэглэмийг бий болгож, харин гадаад харилцаандаа Америк нэгдсэн улстай дайсагнавцах шин нэрийн үеийг эхлүүлв. Хувьсгал гардаг тухайн жил Ираны оюутнууд Америк нэгдсэн улсын элчин сайдын яамыг дайран эзэлж 52 Америкийн иргэнийг 444 өдрийн турш барьцаалсан байдаг. Тухайн үед тэдний уг үйлдэлээс нь болоод дэлхийн нийтээр Ираныг дайсан хэмээн харж эхэлсэн бол иранчууд харин энэ бүхнийг тусгаар тогтнолын ялалт хэмээн үзэж байлаа. Улмаар исламын хувьсгал гарснаас нэг жилийн дараа хөрш Ирак улсын удирдагч Саддам Хусейн Иранд давталж дайн эхлүүлв. Америк нэгдсэн улс, Сауди Араби, Кувейт зэрэг улсууд бүгд уг дайнд Иракийг тултлан дэмжиж байв. Энэ дайн бүхэл бүтэн 8 жил үргэлжилж 1 сая гаруй хүн амиа автав. Гэвч Иран бууж өгөөгүй юм. Тэд дайснаа шууд ялж чадахгүйш, өмнө нь сүгдэхгүйгээс зарчмаар тулалдсан юм. Энэ дайн орчин цагийн Ираны ард түмний сэтгэл зүйд эсэргүүцэл ба тэсвэрийн соёлыг гүн гүнзгий шингээжээ. Цаг хугацаа үргэлжилсээр 1990 оноос хойш Америк нэгдсэн улс дараагаар нэгдсэн үндэсний байгууллага Европын холбоо гэх мэтээр Иранд цөмийн хөтөлбөр гэх нэрийн дор олон шатны хориг тавьж эхэлсэн. Эдгээр хоригууд нь Ираны банк санхүү, худалдаа, газрын тос, технологи гэх мэтээр маш олон салбаруудыг хамарсан ч Иран улс нуран унаагүй хэвээр.
Харин дотоодын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын дотоод хөгжүүлэлт өөрийгөө дах эдийн засагт шилжив. Үүний хамгийн том нотолгоо нь тус улсын цөмийн хөтөлбөр болон дроны хөгжүүлэлтийн салбар юм. Олон улсын хориг шийтгэлүүд нь Ираны хувьд дотоодод дархлаа болон хувирчээ. Харин өнөөдөр дэлхийн ертөнц 2 эсвэл түүнээс олон туйлд эр үед шилжиж байна. Америк нэгдсэн улсын ноёрхол багаар суларч, Орос, Хятад, Энэтхэг, Турк зэрэг шин тоглогчид хүч төрөн гарч ирж байна. Энэхүү олон төвтэй шинэ ертөнцид Иран улс дахин шинэ төвийн үүрэг гүйцэтгэж эхлэх боломж тохиож байгаа. Иран улсын хөгжүүлж буй нэгэн чухал салбар бол цөмийн зэвсгийн салбар. Тус улс өөрийн цөмийн хөтөлбөрийг зэвсэг биш, харин баталгаа хэмээн үздэг. Тэдний хувьд цөмийн зэвсгийг дайн хийхийн тулд бус, дайнаас сэргийлэхийн тулд хөгжүүлж байгаа хэмээн мэдэгддэг. Учир нь 1980-ад онд Ирак химийн зэвсэг хэрэглэж байхад дэлхийн нийтээр нь таг дуугүй байцгааж хэн ч Иракийг шүүмжлээгүй. Учир нь иракчууд Ираны эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн болохоор тэр. Тухайн цагаас хойш Иран улс өөрийгөө хамгаалах цор ганц баталгаа нь технологийн хүч хэмээн итгэх болсон юм. Мөн Иран бол ердийн нэг улс биш, шийт урсгалын төв зэг. Тэд Ливан дах Хизболла бүлэглэл, Сирийн өмнөх Асадын дэглэм, Иракийн шийт бүлэглэл, Йемений Хутичууд гэх мэтээр олон бүлэглэлүүдийг дэмждэг. Тэдний уг шийт сүлжээ нь Ираныг Төв Азийн гадна ч хүчтэй болгож, шийтийн номон хаалга хэмээн нэрлэгддэг стратегийн бүсийг бүрдүүлдэг. Иран улсад шийт урсгал нь тус улсын нөлөөний зэвсэг болон хувирчээ. Мөн Иран улс нь урд жилүүдээс илүүтэйгээр Хятад, Орос, Энэтхэг улсуудад анхаарлаа хандуулах болов. Тэд Хятадтай 25 жилийн стратегийн гэрээ байгуулж, нефт дэд бүтэц, технологийн салбарт хамтын ажиллагаагаа баталгаажуулж чадсан. Мөн Иран улс 2023 онд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орноор эзэсэж, Евразийн интеграцид нэгдэж эхэлсэн. Энэ нь Ираны хувьд олон туйлд ертөнцийн тасалбар болсон юм. Гэхдээ хэдийгээр Иран улс нь гадаад бодлогын хувьд хүчтэй байгаа ч дотоодод харин залуусын бослого, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн, эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулгарсан хэвээр байна. Төр засаг шашны хатуу хяналттай хэвээр байгаа ч шинэ үеийнхэн илүү нээлттэй байдлаар дэлхийн ертөнцтэй холбогдохыг хүсэж байгаа. Энэ бүхэн нь Ираны дотоод соёлыг хоёрдмол байдалд оруулж байгаа бөгөөд нэг талаараа тусгаар тогтнолын баталгаа, нөгөө талаас чөлөөт амьдралын хүсэл хоёр огтлолцож байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэндээ бас нэг шинэ мэдээ дуулгах сонирхолтой байна. За энд харагдаж байгаа бол одоо Адольф Гитлерийн бичсэн 1925 онд 24 онд шоронд хоригдож байхдаа бичсэн Миний тэмцэл гэдэг ном. За монгол хэлний 2025 онд бол ингэж орчуулагдсан гарч байна. За энэ номыг бол англи хэлнээс Америк нэгдсэн улсад 1943 онд орчуулагдчихсан их хувьас бол монгол хэлний бол хөрвүүлэн орчуулсан. За ингээд урдаа ингэж Хитлерийн царайтай ардаа нацист хас тэмдэг бүхий бүргэдтэй. За гадны хавцсны хувьд бол бас үнэхээр тэгжин бас ийм гоё ном болсон байгаа. За энэ ном бол ерөнхийдөө Гитлер гэдэг хүний одоо толгойд эргэлжилсэн маш олон бодлуудын одоо цогц нийлбэр бүтээл юм. За ер нь бол хүм түүх сонирхдаг, дэлхийн 2 дугаар дайны түүхийг сонирхдаг хүн бүхний хувьд бол Гитлер яагаад одоо дэлхийн 2 дугаар дайныг хийсэн, яагаад еврейчүүдийг тэгж ихээр үзэн яддаг байсан, яагаад Орос руу дайрсан, за мөн яагаад Англи руу дайрсан гэх мэтэр одоо маш их асуултууд байдаг л да. Тэгэхээр Гитлерийн шоронд хоригдож байхдаа буюу одоо Германы канцлер болохоосоо ч өмнө бичсэн энэхүү номон дээр бол энэ бүх асуултуудын хариулт байгаа. Тэгэхээр энэ ном та бүхэнд залуухан Адольф Гитлерийн бодол дотор нэвтрэх үе таалга болох юм аа. За ингээд номыг худалдаа авахыг хүсвэл та 99 24 7042 за 88 90 7042 дугааруудаар холбогдсон авах боломжтой. Хүмүүсийн хувьд Иран улсыг дайн байлдаан, хориг арга хэмжээ, газрын тос, цөмийн хөтөлбөрөөр төсөөлдөг. Гэхдээ Ираны жинхэнэ хүч чадал өөр зүйлд оршдог. Тэдний хамгийн хүчтэй зэвсэг бол Ираны соёл юм. Ираны соёл дэлхийд хамгийн эртний, хамгийн тасралтгүй уламжлалтай соёлын нэг тооцогддог. Тэдний хэв соёл, уран зохиол, шашин болон философи мянган жилийн турш өөрчлөгдөөгүй, харин өөр бусад соёлуудад нөлөөлж ирсэн түүхтэй. Иран улс Перс хэлээрээ дамжуулан соёлын хэл хязгаараа өргөжүүлсэн. Энэтхэг Афганистан, Тажикстан, Кавказ, Төв Азийн олон газарт өнөөдрийг хүртэл Перс хэлний нөлөө гүн гүнзгий байдаг. Түүхэнд Перс хэлийг дипломатуудын хэл, уран зохиолын хэл, улс төрийн бичгийн хэл гэх мэтээр тэмдэглэсэн байдаг.
Тэд түүхэнд дан ганц хүчээр бус оюунаар мөн нөлөөлсөн эзэнт гүрэн байв. Ираны түүхийг харвал нэг зүйл тодорхой харагддаг нь тус улс ямар ч цаг үед геополитикийн төвөөс холдож байгаагүй явдал юм. Тэдний хувь тавилан, тэдний газар зүйн байршил, тэдний соёлын гүн үндэстэй холбогддог. Иран бол дэлхийн дундах ууд цөл далай гурвын огт улсал юм. Тэр бүхэн нийлээд Ираныг эзэнт гүрний тоглоомын гол тавцсан болгожээ. Ираны газар зүйн байршил тус улсын хувь тавиланд нөлөөлж, их гүрнүүдийн ээлж дараалан явуулсан дайнч бодлогууд тухайн ард түмнийг түүхэн хатуужидтай болгож, харин орчин цагийн хувьсан өөрчлөгдөж буй олон зүйлс эрен үе Ираныг тэнцвэрийг хадгалах тоглогч болгон хувиргаж байна. Магадгүй дэлхийн ертөнц хичнээн өөрчлөгдсөн ч Персийн тэнгэрд орох тоглоом өмнөх дүрмээрэн үргэлжилсээр байх биз. Тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ бэлтгэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.